бүхэнд хангаан бүсийн хилцүүлгийн бүсэд ирсэнд маш их баярлалаа. Бид нар дөрвөн хангаан бүсийн хүрээнд болохоор дөрвөн тусдаа дэд хилцүүлгүүд байхын. Эхнийх нь болохоор бүсийн хөгжил дээр байгаа. За тэгээ мэдээж хэрэг та бүхэн харж байгаачлан манай 6 гишүүн оролцогч байсан. Гамбат гишүүн маань бас яралтай ажиллагаараа оролцох боломжгүй болсон юм байна. Тэгэхээр 5 гишүүнтэй бид хилцүүлгээ эхэлье. За ерөнхийдөө мэдээж хэрэг модератор би инхцүүл асуултуудаа чиглүүлээд гишүүдтэй тавиад явна. Төлөвлөгөө ёсоор бол бид нэр энэ хилцүүлэг манай 60 минут үргэлжлэнэ. Нэг гишүүнээс асуух асуулт бол яг 2-ыг оноогоод бэлтгэсэн байгаа тий. Урьдчилан тохирсон. Тэгээ хэдүүлэн цаг үлдэнэ гэж найдаад хамгийн сүүлд нь хилцүүлгээ өөрсдөө тусдаа бас дүгнээд явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр та бүхэн маань нэг асуултандаа нэг 3 минутанд багтаагаад хариулчвал болно гэж үзэж байгаа. За хамгийн ихний асуултыг бол Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд Батцэг гишүүнээс асууя. За Монгол Улсын их хурлаас 2024 оны 64-р тогтоолоор болвол Монгол Улсын өсчихсөн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Энэ үзэл баримтлалсоор хангаан бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлцсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болохоор зорилго дэвшүүлээд 30 зорилт төвшүүлсэн байгаа тэр дундаа. За тэгэхээр энэ 30 зорилтыг ерөнхийд нь багцлаад харахаар нэлээд олон зорилт маань шинэ харан хорим хотыг байгуулах, за бомбуудтай холбох авц замын сүлжээг бэхжүүлэх, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэтчлэн ингээд 6-7 чиглэлд хуваагдчих болохоор байгаа. Тэгэхээр та өөрөө хангаан бүсээ сонгогдсон улсын их хурлын гишүүн, мөн засгийн газрын гишүүний хувьд дээрх чиглэлүүдийн одоо уялдаа холбоо, богино дунд урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөгөө зорилтуудтай хэрхэн одоо уялдана гэж харж байгаа вэ? Ямар байдлаар одоогоор эхэлсэн ажлууд байна? Цаашдаа энэ зүйл дээр нь бол бас хилцэх шаардлага байгаа гэж харж байгаа асуудлуудыг багцлаад хэлнэ үү? За баярлалаа. Та бүхэндээ энэ хангаан бүсийн салбар хуралдаанд оролцож байгаа эрхэм зочд болон хамт оролцож байгаа панелистууд, модераторта энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд сая нэгдсэн хуралдаан дээр бас энэ талаар нэлээд ярьсан. Тэгээд хангаан бүсийн хувьд бол их онцлог бүс. Тэгээд бүх одоо боломжууд нь бүрдсэн, байгалийн сайхан бүрдсэн, бас одоо 3 шашны аялал жуулчлалын, хөдөө аж ахуйн, за бүхий салбарын нэлээд ийм одоо хөгжлөөр бас алдартай ийм бүс нутаг байгаамаа. За хангаан бүсийн хувьд бол гадаад харилцааны хувьд маш чухал бүс гэж бодож байгаа. За хангаан бүсийг сая таны дурдсанчлан уламжлалт мал аж ахуй хөгжүүлэх, за аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот хөгжлийн одоо дид бүс болгож зарласан өөрөө бидний одоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, за аймаг орон нутгуудын онцлог таргалсан ийм чухал одоо зорилтуудыг дэвшүүлсэн хөгжлийн бүслээ тодорхойлсон юм тодорхойлт байгаамаа. Тэгээ хангаан бүсийн хувьд бол бид нэр яалтчгүй гадаад харилцаагаа хөгжүүлжээж цаашдаа энэ хангаан бүс маань хөгжнө. За хангаан бүстэй аль болохоор илүү оновчтой энэ бодлогоодоо бид нар гадны хөрш зэрэгэлтэй ялангуяа 2 хөрш орныхаа бодлоготой хөгжлийн бодлоготой уялдуулах, за 14 мега төслийн зарим нь одоо манай бүс дээр хэрэгжинэ. За энэ мал аж ахуй дээрээ суурилсан, хөдөө аж ахуй дээрээ суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, за уламжлалт мал аж ахуйгаа сурчилсан, таниулсан, түүх соёлоо сурчилсан, за өв соёл дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, за аршаан усан дээрээ суурилсан эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр зорилтуудын хүрээнд бол гадаад харилцааны салбарт нэлээд олон ажлуудыг хийгдээд явж байгаа, олон дэвшлүүд гарч байгаа. Тэгэхээр манай бүсийн хувьд бол гадаад харилцааны тухайд бол 2 хөрштөйгөө харилцахын зэрэгцээгээр ялангуяа Зүүн Өмнөд Аз, Төв Аз, за Зүүн Хойд Азийн бүс нутагтаа уялдаж ажиллах юм боломжууд байгаа. Эдгээр бүс нутгуудын өөрсдийнх нь хөгжлийн бодлоготой уялдуулсан ийм төлөвлөлтүүдийг бол гадаад харилцааны сайдын хувьар бас хийж хөгжүүлэх юм боломж үе таалгыг нээнэ гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бүс нутгуудыг хөгжүүлэхэд бид нэр мэдээж энэ богино хугацаанд энэ бүсчилсэн хөгжлөөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судлах ёстой. За энэ судалгааг бол засгийн газрын хэмжээнд бас өнгөрсөн 4 жилийн хугацаанд нэлээдгүй хийсэн. За энэ богино хугацаанд бүсийн хөгжлөөрөө бас өндөр хөгжилд төлсөн улс орнуудын загвараас харахад бол уялдаа холбоо, салбар хоорондын уялдаа холбоо, бүс хоорондын уялдаа холбоо маш чухал
Дээрэс нь энэ хөрш орныхаа буюу одоо бид нэр сая бомтын хөгжлөлтөр маш их ярьсан экспортын гарцаа нэмэгдүүлэх асуудал маш чухал. Экспортын гарцыг бид нар аль болохоор нэмэгдүүлж илүү олон цагаар тогтмол байнга ажилласан нөхцөлд бол бид нар экспортоо нэмэгдүүлэхийн бүрэн боломж нэгдэж байгаа. Тэгэхээр энэ бомтуудын хөгжил яалтчгүй бүх бүс нутгийн хэмжээнд чухал. Дээрэс нь бүс болон орон нутгийн 6 бүс бол бүгд өөр өөрийн чөлөөт бүстэй, өөр өөрийн экспортын импортын гарцтай өөр өөрийн бомттой болох юм зорилтыг тавьж байгаа. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд бол яалтчгүй одоо идэвхтэй гадаад бодлого явуулах юм шаардлагатай. За баярлалаа. Ерөнхийдөө салбар хоорондын уялдаа, бүс хоорондын уялдаа илүү хангах тал дээр ялангуяа одоо гадаад харилцааны яамны зүгээс бол үндэсний хэмжээнд илүү гадаад харилцаанд дэмжиж анхаарч ажилладаг байсан бол одоо бас бүс нутгийн хоорондын гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх дээр илүү төвлөрч ажиллах талаар хариуллаа. Ганбаатар гишүүнээс дараагийн асуултыг асууя. Ганбаатар гишүүн бол аж үйлдвэрчлэлийн байнгын хорооны дарга байгаа. Тэгэхээр та аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын хороон дээр яг хангаан бүс рүү чиглэсэн ямар томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлэхээр хилцэж байна. Тэгээ энэ нь одоо засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон одоо Монгол Улсын урт дунд хугацааны бодлого төлөвтэй хэрхэн уялдаж байгаа талаар мэдээлэл өгнө үү? Хангаан бүсийн хамгийн гол онцлог бол уламжилалт мал аж ахуйгаа эрчимжүүлж улс орон даяар манлайлнаа л гэсэн. Энэ дээр бүх хүчээ төвлөрж байгаа гол ялгаа онцлог нь. Дээр нэмээд хар хорины хотыг тулгуурлаж Монгол улсын төв нийслэл хөгжлөөрөө бас тэргүүлнэ гэж байгаа. Ердөө ийм хоёрхан гол онцлог дээр төвлөрж байгаа. 2024 оны байдлаар авч үзэх юм бол 176 төсөл хөтөлбөр арга хэмжээнд 366 тэрбум төгрөгийг хангаан тойрог тавьсан. Энэ жил бол одоо 450 түүнээс дээш гарахаар одоо төсөв батлагдах гэж байна. Тэгээ ганцхан зүйл хэлье. Энэ бүсийн хөгжлийн үндэсний чуулганаар ерөнхий сайд болон бусад бүх сайд засгийн газар их хурал маш их том мөнгийг хангаан тойрог болон Монгол оронд өгөх гэж байна. Одоо ард түмний татварын мөнгө. Маш олон төсөл хөтөлбөрүүд байна. Аймгийн засаг дарга нараа, дунд, дээд, доод шатны төрийн дарга нараа та нарт өгч гин гэж андуурваа. Энэ мөнгийг та нарт дамжуулаад жижиг дунд үйлдвэрлэгч, аж үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, малчтад өгөх гэж байгаа шүү, үйлчилгээ үзүүлэх гэж байгаа шүү гэдгийг нэгдүгээрт хэлье. Аж үйлдвэрийн байнгын хорооны даргын хувьд би одоо ингээд засаг дарга нараас загтал явуулаад ямар тендер яаж зарласан, шалгаруулах комиссны хийн, явцсан яаж вэ гэж асуухлаар хувийнх нь юмыг асууж байгаа юм шиг их дургүй хариулах юм аа. Энэ тэнэг байдлыг энэ 25 онд зогсоож энэ бүсийн хөгжилд садаа болохгүйгээр үйлчлэгч, дамжуулж, аж үйлдвэрлэгч, малчид, өрхийн аж ахуйтнуудыг дэмжиж туслах байгаа гэдгийг л онцгой анхаарах нь хангаан бүсэд энэ олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжих үндсээ гэж л би одоо бүр чин сэтгэлээсээ энэ тайлбарламаар байна. Аж үйлдвэрийн байнгын хороо энэ чиглэлээр ард иргэдэг яаж эзэн байх вэ гэдэг дээр нь мөнгөний эзэн байх вэ гэдэг дээр нь оролцож ажиллана. За маш их баярлалаа. Төлөвлөгдөж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд их том дүнтэй байна. Тэрний хамгийн гол нь эцсийн үр дүн нь иргэд нийгмийн бүлгүүд дээр аж ахуйн нэгжийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх дээр анхаарах ёстой шүү. Одоо эргээд яг одоо юу гэдгийг бодит хөрснөөсөө ургасан байдлаар асуудал хандараа гэдэг байдлаар хариулт хэллээ гэж ойлголаа. За дараагийн асуултыг Бум Очир гишүүнээс асууя. Хангаан бүсийн хөгжлийн 30 зорилт дэвшүүлсэн байна. Бүсчсэн хөгжлийн үзэл баримтлал гэдэг түрүүнд дурдсан. Тэгээ энэ 30 зорилтын 3-1 нь буюу одоо бараг 10 зорилт нь шинэ хар хорим хотын бүтээн байгуулалттай холбоотой байна. Тэгэхээр энэ зорилтын өндөр ач холбогдлыг бол мэдээж хэрэг энэ тооноос харж болж байна. За тэгэхээр
Гэхдээ ингээд ийм өндөр ач холбогдолтой ийм зорилт дэвшүүлчлээ шинэ хар хорим хот байгууллагатай холбоотойгоор энэ бүсийг бүр хот байгуулалтын дэд бүс гэж бас томьёолсон байна. Тэгэхээр одоо хамгийн гол нь энийг яаж ажил хэрэг болох вэ? Ер нь шат чатанда тий их хурлынхаа түвшинд, засгийн газрынхаа түвшинд, орон нутгийн түвшинд за тэгээ одоо бүс гэдэг бүтэц зохион байгуулалтын хэлбэр бас яригдчихэв. Тэгэхээр таны одоо энэ зорилтыг дэвшүүлэхэд бол бас эхнээс сулгааны түвшингээс ажилласан гишүүний хувьд яг юу гэж харж байна? Яаж үр дүнд хүрэх вэ? За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Ханган бүсийн нэг томоохон онцлог бол магадгүй бусад бүсүүдээс ялгаатай нь хар хорим хотыг, шинэ хар хорим хотыг барьж байгуулах бодлого туссан байгаа. За 2022 оны 12 сарын 6-нд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган шинэ хар хорим хотыг байгуулах ажил эхэлсэн гэж хэлж болно. За түүнээс хойш нэлээд олон ажлууд хийгдээд байна. Зүгээр бодоход харьцангуй бас боломжийн богино хугацаанд тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн байгаа болов уу гэж бодож. Энэ бол зүгээр нэг яригадад мартагдсан хэрэг биш. Зүгээр нэг ерөнхийлөгчийн зарлиг гараад унтцсан асуудал биш. Тодорхой ажил хэрэг нь идэвхтэй өрнөж байгаа ийм зүйл. Бид бүхэн бүгдөө мэдж байгаа хар хорин хотын төр захиргааны газар хамгийн түрүүнд байгуулагдсан засгийн газрын тогтоол үргэлжлүүлээд гарсан. За яг одоо бол ямар ажлууд хийж ийн вэхээр заримаас нь дуртахад хоттой холбоотой судалгааны ажлууд хийгдэж байгаа. Үүнд 4 судалгааны ажил байна. Жишээ нь геодезийн судалгаа, за усны судалгаа, байрлал зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээний судалгаа гэх мэтлэнгийн судалгааны ажлууд хийгдээд эхнээсээ зарим нь үр дүнгээ өгөө явж. Хот барихад хамгийн чухал асуудал бол ерөөсөө судалгаа юм шүү дээ. Судалгаан дээр хийж барих ёстой. За түүнчлэн одоо Т-зүүн боловсруулагдсан байна. Олон улсын нийтдээ тендер зарлаад хотын үзэл санаа, концепц нь ямар байх тухай одоо сонгуульч шалгуулалт хийгдээд за сонгуульч шалгуулалтанд орсон олон улсын одоо компани байгууллагууд маань материалаа бол ирүүлчихсэн байж байгаа. Үсгэлэн гаргасан бас олоо үтсэн байх гэж бодож байна. За гихмшлэнгийн олон ажлууд хийж байна. За цаашлаад мөн энэ хар хорин хотын бүтээн байгуулалтыг хурцсах үүднээс хар хорин хотын тухай хуулийн төсөөл одоо мөн боловсруулагдаж байгаа. Энэ бол одоо бас маш их чухал хууль эрх зүйн орчин бүрдснээр энэ бүтээн байгуулалтын ажил бол цаашаа хурдан өрнөх боломжтой болох юм багамаа. За гихмчлэн олон ажлуудыг бол дурдж болохоор байгаа. За олон нийтэд бол олон мэдээлэл хүрсэн байгаа хаа. Энэ хүрээнд одоо ямар ажил хийгдгийг, энэ хот маань ямар үзэл санаатай хот байхын, Монголын одоогийн өнөөдрийн тулгамдад байгаа асуудалд ямар хувь нэмэр орохын гэгшлэнгийн олон асуудлууд байгаа. За би жишээ болгоод хэлэхэд хамгийн чухал нь бол юу вэ гэхээр энэ харин хорт маань бүх Монгол чууд за Монголын ард түмэн бүр нэрээр ирвэл өнөөдөр Улаанбаатар хоттой төвлөрөх хандлага ажиглагдаж хаашаа нөхөө гэвэл магадгүй Улаанбаатар за мэдээж аймгийн төв бусад хотууд орох ба гэхдээ дийлэнх нь Улаанбаатар хотод байгаа. Өнөөдөр болсон олон одоо илтгэл дээр Улаанбаатар хотод хэрхэн төвлөрөл үүсч байгаа тухай мэдээллүүд, тоон судалгаануудыг танилцуулж байна. За тэгвэл хар хорин хот маань зөвхөн Улаанбаатарын төдийгүй Монгол улсын төвлөрлийг Улаанбаатар төвлөрөөд байгаа төвлөрлийг задлах, сармагжуулах, сарниулах маш чухал одоо ач холбогдолтой байгаа гэдгийг олон нийт маань ойлгож байгаа хаа. За жишээ нь магадгүй танаас асуувал би Улаанбаатарт очино тэнд сууршин гэхгүй бусад Улаанбаатарт авч болдог чанар бүхий одоо үйлчилгээ бусад зүйлсийг мөн хар хорин хотоос авах боломжтой болсноороо Монгол улсын энэ 3,500,000 иргэнийг тэнд одоо тэр бүс нутагт төвлөрөн суух одоо маш том одоо анхаарлын татгцыг болгуулж чадвал гэж үзэж байгаамаа. За баярлалаа та энэ бүтээн байгуулалт шинэ хотын ач холбогдлыг дахин тайлбарлалаа. Мэдээж хэрэг хийгдэж байгаа ажлын хувьд бол судалгааг олон талаас нь цогцоор хийж байгаа юм байна. Хуулийн төсөл боловсруулагдж байгаа юм байна. Хууль батлагдаад ирэхээр яг хин юугаа хариуцаад илүү энэ зорилт маань ямар хугацаанд ямар байдалтайгаар хэрэгжих юм бэ гэдгийг тодорхойлох юм байна гэж ойлголоо. За 5 дугаар асуулт Хос Аяр гишүүнээс асууя. За ханган бүсийн хөгжлийн зорилтуудад тусгасан бас нэгэн чиглэл бол одоо уламжлалт мал аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх кластер хөгжүүлэх байгаа. За энэ тал дээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр одоо шинэ бүрэлдсэн улсын хурал маань бараг анхны чуулган
ээлжид бус чуулганаараа энэ үйл ажиллагааны хөтөлбөр бүсчсэн хөгжилтэй холбоотой энэ төсөл хөтөлбөрүүд дээр бол бас хилцээд батлагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Эндээс харахад бол бүсээ сонгогдсон гишүүний хувьд те илүү энэ үйл ажиллагааны хөтөлбөр болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад ямар санал зөвлөмж танд гарч ирж байна? За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За 24-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүсийн төрөлдсөн хөгжил гэж одоо хөтөлбөр орсон байгаа. За энэ хөтөлбөр болохтой он зэрэг илүү наривчилж, илүү бүсийнхаа онцлог тохирсон аймаг, сумдуудынхаа онцлогийг мөн тал хээр хангаан бүсийнхаа онцлогийг харуулсан энэ кластер хэлбэрээр хөгжүүлэх, малынхаа үржлийн цөм сүргийг одоо бий болгох, малынхаа одоо шинэ одоо бүтээгдэхүүн үйлчилгээ брэнд бий болгох зэрэг энэ одоо илүү наривчилсан зүйл рүү орох шаардлагатай байна гэж харж байгаа. Жишээлбэл манай хангаан бүс бол одоо Монголын нийт мал сүргийн 14 саяны байдаг ийм том бүс нутаг. Тэгээ энэ бүс нутгийн онцлог бол говь, тал, хангай хосолсон ийм нутаг. Тэгээ одоо энэ аймаг жишээ нь Баянгор аймгийн Баацагаан сум, Бууцагаан сум зэрэг сумд, Өвөрнгай аймгийн Богд сум бол одоо Ямаан сүргээрээ тэргүүлдэг. За энэ бүс нутгаас бол одоо Ямааны ноолуур гээд дэлхийд одоо Монголын нэр нүрийг дахалж байгаа ийм брэнд бүтээгдэхүүн, ноолуурын бүтээгдэхүүний түүхийдийг гаргах, юун дээр одоо илүү үр ашигтай байх, үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх ийм бодлогууд илүү наривчилж явах хэрэгтэй гэж харж байгаа. Мөн одоо Арангай аймгийн Эрдэнэмандал сум, Өвөрнгай аймгийн Баянгол сум зэрэг хонин сүргээрээ бас тэргүүлдэг ийм сумдууд байгаа. Тэгэхээр энэ хонины мах одоо араб руу гарч ирсэн, цаашдаа одоо доктортой гарах тухай асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр одоо ийм доктортой бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гаргах, бүс нутгийн хэмжээний брэнд бий болох тал дээр онцгой анхаарах ийм шаардлага байгаа. Ингэжээж одоо мал аж ахуйн бүтээгдэхүүний одоо үр ашгийг дээшлүүлж, үйлдвэрлэлийг одоо кластер хэлбэрээр хөгжүүлэх, энэ бүс нутгийн ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр ийм санал байгаа. За ер нь цаашдаа энэ бүс нутаг бол одоо түрүүний ерөнхий сайдын хэлсэн шиг энэ хандлагаа өөрчилж, хөлийн бомтуудтай холбогдож ээж, өнөөдрийн энэ том бүтээн байгуулалт төслийн ажлуудыг хэрэгжүүлж ээж илүү их эрчимтэй хөгжих юм аа. Хандлагаа өөрчлөе гэдэг бол маш чухал байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр ингээд шинээр сонгогдсон гишүүний хувьд 3 сар хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Энэ бүс нутгуудад очиод ажиллахад бараг одоо зарим тохиолдолд энэ төсөл, энэ шинэ хар хором төсөл, энэ одоо аж ахуйн бүтээгдэхүүнийг үнд оруулах, энэ үйлдвэрлэлийн кластер бол бүтэхгүй. Та нар олон жил ярьж байгаа ийм бүсчилсэн хөгжил явахгүй гэх зэрэг ийм хандлагууд бол одоо аймаг сумын удирдлагуудын төвшөнд, мөн одоо их хурлын гишүүдийн төвшөнд, мөн одоо нутгийн иргэд олон нийтийн зүгээс их байгаа учраас бид нар нэгдсэн ойлголттой зөв одоо ойлголтыг хүргэж ингэж ажиллах зайлшгүй шаардлага байгаа гэж харж байгаа. За маш их баярлалаа. Ер нь яг бүсчилсэн хөгжлийн одоо үзэл баримтлалын дагуу цаашдаа бүсүүд маань 6 бус маань наривчлаад өөрсдийн бас тодорхой хэмжээний төлөвлөгөө төсөл хөтөлбөрүүдээ уялдуулах дээр бол бүр илүү наривчлах шаардлага байна гэж харж байна те. Одоо бол үзэл баримтлал ерөнхийгээр гарсан байна. Зорилтууд бол бас яг тодорхой гарсан боловч жишээлх юм бол одоо айл орн бүсийнхаа айл аймаг гэхүү те айл орон нутаг нь давуу сул талаа хэрхэн уялдуулаад яаж илүү одоо юу гэдгийг хамтаараа хөгжлийг хурцах вэ гэдэг дээр бол ерөөсөө илүү тодорхой наривчлах шаардлагатай байна гэж та хэллээ те. Тэгээ хандлага өөрчлөх тал дээр бол дахин баттгаж өглөө. За баярлалаа. За дараагийн асуултыг Жаргал сайхан гишүүнээс асууя. За та өнөөдрийн манай панелд оролцож байгаа гишүүд дундаас одоо засаг даргаар ажиллаж исэн туршлагатай гэдгээр онцлог байгаа тий. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн одоо үзэл баримтлал шинжилгээдээ батлагдчихлаа. Араас нь мэдээж хэрэг холбогдохдоо хууль тогтоомж бодлогын баримтчигт бол өөрчлөлтүүд гарах ёстой. Энэ тал дээр бол өнөөдрийн бас үндсэн том одоо юу гэдгийг хилцүүлгийн үндсэн хилцүүлэг дээр ч ярьлаа. Бид одоо ингээд салбарлаад ярилцж байгаа хилцүүлгүүдээр ч гэсэндээ яг наривчлаа жишээ нь орон нутагт ажиллаж исэн
туршлагатай тий хууль тогтоогчийн хувьд одоо хууль тогтоогчийн түвшинд ажиллаж байгаа хүний хувьд бол орон нутгаас урд нь жишээлх юм бол яг өөрсдийнхөө үйл ажиллагааны засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг юм уу хөгжлийн асуудлуудаа бол өргөн бариад одоо дараагийн шатндаа шийдвүлээд мөн засгийн газраас гарсан бодлого шийдвэрийг бол хэрэгжүүлээ явдаг байсан. Одоо бүсээр асуудалд бас хандах шаардлага уран гарлаа. Тэгэхээр яг орон нутгийн удирдлага захиргаа маань одоо юу гэдгийг ямар ажил үргээ эртэн уялдуулан зохицуулах гэдэг юм уу ямар хэмжээнд нь өөрчлөлтийг гаргах шаардлага харагдаж байна танд. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бас орон нутгийн сонгуулиуд болоод дууссан. За сумдын одоо бас иргэдийн хурлууд хуралдаж байна. За аймгийн иргэдийн хурал бүрдсэн. Тэгэхээр нөгөө сумын иргэдийн хурал, за аймгийн иргэдийн хурал юу гэдэг тодорхойлох цаг хугацаа ирсэн бэхээр засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүд одоо хилцэгдэж батлагдах ёстой 4 жилийн. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр бол батлагдаж гарсан. За одоо яг энэ цаг хугацаанд бол Монгол Улсын 2025 оны төсвүүд хилцэгдэж байна. За энэ төсөв энэ үйл ажиллагааны хөтөлбөр дээр юу тусгагдсан байх вэ? Бүс нутгаар нь хөгжүүлэх асуудал байгаа. Өнөөдөр бид нэр сумын асуудал ярьдаг байсан, аймгийн асуудал ярьдаг байсан. Одоо бүс нутгаар нь ярьж байна. Өнөөдөр үндэсний одоо ингээд чуулган дээр ярьж байгаа зүйл юу ярьж байгаа вэ гэхээр энэ бүс нутаг юугаар онцлог вэ? Ямар одоо үйлдвэрлэл юм аа жижигэн үйлдвэрлэл аялал жуулчлал одоо хилтэй яаж одоо холбогдох, яаж одоо гарцтай болохын зах зээлээ яаж нэхэ, яаж орлоготой болох, яаж одоо энэ мал аж ахуйн эрсдлээс хамгаалахын талаар ингээд ярьж шít. Тэгэхээр энэ хангаан бүс нутаг бол маш их тийм онцлогтой бүс нутаг байгаа. Одоо жишээ нь бидний аялал жуулчлал жижигэн үйлдвэр аж үйлдвэр гэл ингээд томоохон одоо төслүүд яригдж байгаа. Энийний ард юу байх вэ? Ерөөсөө дид үтс байгаа. Дид үтсийг жээжлийн дид үтсийг дагаж аялал жуулчлалын зах зээл энэ жижигэн үйлдвэр өрсөлдөх чадвартай болдог. Тэр ч үүднээс энэ одоо үйл ажиллагаатай холбоотой манай сумдын удирдлагууд энэ сонсож байгаа одоо засаг дарга босод хүмүүс бол иргэдийн хурлын төлөөлөгч нар бол яг энэ үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдаж хөтөлбөрөөр батлах хэрэгтэй. Баталдаг. Одоо ингээд улсын төсөв хэлцэгдээд дууссан 12 сарын 4-5-наас нь орон нутгийн төсвүүд хэлцэгдээд эхэлдэг. Тийм учраас юу хэлэх гэж байгаа гэхээр одоо Арангаа аймаг гэхэд жишээ нь Шивүүрэн бомбтой холбогдох хатуугчлалтай автосамууд эхлэж штэ тий. Баянгортой эхлээ холбогдно. Баянгороос одоо Шинжийстэй сая Шивүүрэнгийн бомбтой холбогдож байна. Өвөр хангаа аймаг маань богдсумаас Шивүүрэнгийн бомбтой холбогдох автосамын ажлууд нь эхлэж байна. За мөн одоо аялал жуулчлалын одоо гол одоо 5 цаграг гэдэг үйл ажиллагааны хөтөлбөр дээр суусан. 5 цаграг гэдгийн 1 цаграг нь Баянгор аймаг буюу одоо Арангаа аймгийн Тэрхийн цагаан нуртай холбогдсон 350 км хатуугчлалтай автосан байна. Нийт одоо хатуугчлалтай автсан одоо яг хангаан бүс нутагт хэдэн километр тавигдах ч гэвэл 1000 гаруй километр хатуугчлалтай автсан тавигдах чинь. За мөн дээрээс нь одоо төмөр замын төсөл одоо явах гэж байна. Шивүүрэн бомбтоос Арцуур чиглэлийн 1250 км одоо төмөр замын ажил. Тэгэхээр энэ ажлууд маань юу илэрхийлж байгаа вэ гэхээр ийм томоохон ажлууд одоо бүс нутгуудад тэгдээд эхлэхээр яг тэр бүс нутагт байгаа тэр сум аймгийн яг энэ одоо улсын төсвөөр хийж байгаа ажлуудыг хяналтуудыг хийж идэг, захиалагчийн хяналтыг хийж идэг, үйл ажиллагаагийн төлөвлөлтөнд нь одоо бас дэмжлэг үзүүлж идэг. Тийм учраас бол яг орон нутаг бол энэ дээр бол нэлээд бэтгэлтэй буюу зохион байгуулалттай 4 жилийнхаа үйл ажиллагааны хөтөлбөр 25 оныхоо үйл ажиллагааны секторын үйл ажиллагааны хөтөлбөрөд бол уялдуулах хэрэгтэй. За ийм учраас бидний хувьд өнөөдөр бас ийм том өрөнгө оруулалтууд Монгол улсын одоо засгийн газар их хурл бол баталж байгаа нь бол энэ бүс нутгуудын яг нь бүсчсэн хөгжлийг дэмжиж байгаа ийм том бодлогын бичвэрмтэй. Тэгээ манай улсын хурлын гишүүд бүгд ярьж байна. Энэ том өрөнгө оруулалт, ийм том үйл ажиллагаа явахад ганцхан засгийн газар гэхгүй орон нутаг сумал энэ дээр гол үйл ажиллагаануудаа явуулна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо улсын хурлын гишүүд нь бол бүс нутагтай холбоотой асуудлууд хамтар дэмжиж бол явна. Энэ дээр одоо улс төрмөр янз янзын байхгүй. Тэр тусмаа бол энэ дид үтсээр бол бидний хувьд бол хин төргийн шуурхай хөдөлж хин төргийн шуурхай энэ үйл ажиллагаа явуулсан л цаг хугацаанд одоо тэр ард иргэдэд өрг өгж өгнө шүү дээ. Тэгэхээр ийм одоо байдлаар бид нар бол цааш харж хандаж одоо энэ дээр бол одоо орон нутгийн засаг дарга үйл ажиллагаа энэ дөр биеөр засаг дарга байсны хувьд бол илүү тодорхой ажилласаа гэж одоо ингэж хэлэх гэсэн. За баярлалаа. За баярлалаа. Ер нь бол орон нутгийн засаг захиргааны шатанд ажиллаж байгаа шийдвэр гаргагч тэр төрийн албан хаагч тэр өөрсдөө урд нь бол илүү орон нутаг руугаа чиглэсэн байдлаар асуудал ханддаг байсан бол одоо бүсээрээ гэдэг одоо шилжилтийг сэтгэлгээний гэх юм уу хандлагын шилжилтийг бол заавал хийгэрээ гэсэн жишээнүүд дурдлаа гэж ойлголоо. За Ганбаатар гишүүн дараагийн асуултыг танд авъя. За бидний өнөөдрийн бүс 9 хөгжил дээр яригдж байгаа нэг томоохон бас
одоо юу гэдгийг арга аргачлал те нөгөө хийгдэх шаардлагатай байгаа шилжилт их өөрчлөлтийн хувьд бол зөвхөн асуудлыг одоо дээрээ шийдвэр гаргагчдаас бодлого тодорхойлоод гэх юм уу хууль батлаад өнгөрчих биш. Яг ингээд шат чатанд ажиллаж байгаа шат чатны төлөөлөл албан хаагчдаас гадна иргэд олон нийт хувийн хвшилтэд өөрсдийнх нь оролцоог нь илүү нэмэгдүүлэх шаардлагатай байна, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдэг одоо мессеж бол нэлээд сайн хүчтэй өгөгдөж байна л да. Тэгээд та өөрөө бас үйлдвэрчний хэвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж исэн иргэд олон нийтэд ойрхон ажилтдаг хүний хувьд за яг одоо ингээд бодитоор энэ бүсчилсэн хөгжил рүү чиглээд явхад яаж газар дээр бодит хөрсөн дээр үр дүнг илүү сайжруулах дээр иргэд олон нийт маань болон хувийн хвшил маань ямар байдлаар хандхан зүйтэй хамтын ажиллагааны ямар боломжууд байна гэж харж байгаа вэ? Ер нь өмнө нь эдийн засгийн ийм томоохон хөтөлбөрүүд бас яригддаг байсан. Маш олон тийм оролдлогууд байсан. Энэ удаагийнх ч гэсэн тийм маш хичээж бас чармааж байгаа. Яагаад дандаа дампуурдаг вэ гэвэл мэдээлэлд ойрхон дарга нар дунд доод дээд дарга нар өөрсдийнхөө танил талаар л зурчуулах гэж л хандлагууд их байдаг байсан. Энэ ил тод бүгд тэр хувьчлал байна уу бүх юм л яг ингэж явсан. Эннээс гарц арга зам нь юу вэ гэвэл өнөөдөр энэ бүс нутгийн эдийн засгийн концепцийн хөгжлийн энэ олон тендерүүд 500 тэрбум төгрөгийн татаасыг мал аж ахуй хөдөө аж ахуйн салбарт одоо өгөхөөр энэ жил оруулж ирж байна. 500 тэрбум төгрөг. Үүнийг яаж яг малчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, худалдаачдад өгөх вэ гэдэг дээрээ голлож анхаарахгүй бол дарга нар өөрт нь зориулсан гэдээ андуурчих гээд байдгаа л гэж би айгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр ерөөсөн хамгийн хийх ёстой ажил одоо би аж үйлдвэрчдийн байнгын хорон даргаас зөндө 21 аймаг руу загтлын явуулж байна. Зарим удирдлагууд бол их дургу. Өөрийнх нь хувийн юмыг ярьж байгаа юм шиг. Тэгэхээр энийг энэ тендерүүдийг А, Б-г ард иргэдэд ярих, мэдээлэл өгөх. Хоёрдугаарт энэ тендерд яаж оролцох вэ? Энэ 500 тэрбум төгрөгийн татаасанд яаж оролцох вэ гэдэг сургалтуудыг харамгүйгээр өгөх. Энэ чинь хууль сурталчилж, хууль эрх зүйн орчноос сурталчлах үүргээ зарим удирдлагууд хэрэгжүүлээгүйгээс болж өөрт нь асрах давуу байдал бий болоод байна шүү дээ. Хинд өгөх үү? Чи нэг тийм өргөдөл бичээдэр би чам руу шилжүүлчих. Малжуулах хөтөлбөр байна уу? Маш олон хөтөлбөрүүд ингэж явдаг. Энэ байдлыг л засахгүй бол дахиад энэ бүсийн хөгжил бас дампуур руу орчих вэ гэж санаа зовж байгаа. Хоёрдугаар таны асуултан дээр би нэмж хариулахад хангаан бүс дээр бол стратеги асуусан. Ард иргэдийг худалдаа эрхлэгчдийг одоо ер нь Монгол орн чи бие биендээ худалдаа хийж ил амьдрдаг хэдэн хүмүүс болж хувирлаа шүү дээ. Экспортод яаж гаргах вэ гэдэг дээр л энэ бүхэн төвлөрж байгаа. Мал аж ахуйн түүхийдийг яаж экспортод гаргах вэ? Технологи хэрэгтэй. Дарга нар гадагшаа явж зугаалах биш. Тэр хангаан бүсийн бизнес эрхлэгчид Орос байна уу, Гятад байна уу, Японд очиж худалдаа бизнесийн хэлтсээрүүдээ хийх явдал бол үндсэн ажиллана. Тэгээд технологийн шилжилтийг хийх ёстой. Технологи. Тэгэхээр 1990 он хүртэл Монгол орны эдийн засгийн 80 орчим хувь нь мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас бид хамааралтай байсан бол одоо 93% нь нэг улсаас нэг бүтээгдэхүүнээс хамааралтай болцсон. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнол аль хэзээний алга болцсон гэсэн үг. Хангаан бүсийн үндсэн стратеги бол 90 оноос өмнө байсан тэр стратегийн давуу байдал дээрээ бид очихын тулд Монгол орныг манлайлж уламжилт мал аж ахуйгаа сэргээж энэ мал аж ахуй сэргэхгүй бол тэр цагаан алтан малт тэр бусад боловсруулах үйлдвэрүүд бас худлаа. Энэ дээр энэ өгөх гэж байгаа энэ бодлогын дэмжлэг, татаас, тендер, орон нутгийн хөгжүүлэх сангуудыг эзэнт нь өгүүлэх гэдэг бол үндсэн стратеги энэний амин сүнс нь байгаасаа гэж би ойлгож байгаа. За танд баярлалаа. Яг энэ бүсчилсэн хөгжлийн бодлого холбогдох төсөл хөтөлбөрүүдийг эзэнт нь хүрэх ёстой эзэнт нь те иргэд нийгмийн бүлгүүд аж ахуй нэгжүүдэд яг бодитоор хүрэхийн тулд нэг талдаа төрийн байгууллагууд маань бол иргэд олон нийтийн оролцоог хангах, мэдээлэлээр хангах үүргээ сайн биелүүлмээр байна. Нөгөө талаасаа иргэд ч гэсэндээ өөрсдөө магадгүй илүү соргох те илүү идэвхтэй аж ахуй нэгжүүдийн хувьд бол дотроо магадгүй илүү жоохон өрсөлдөх тийм сэтгэлгээ байдаг байсан бол илүү нэгтснээр
хэлснээрээ зах зээл маа томруулаад боломжоо томруулах нэ гэж санаануудыг хэллээ. Баярлалаа. За дараагийн асуултыг би Бун Очир гишүүнд тавья. Хангаан бүсийг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх одоо саяны болвол те Ганбаатар гишүүний ярьсантай холбоотойгоор одоо иргэд олон нийт нийгмийн бүлгүүд тэгээ шатандаа ерөнхийдөө урд нь магадгүй хийдэг байсан хардаг байсан өнцгөөсөө хэдүүлээ арай төвшин ахъя гэж штэ өөрчлөгдөё гэж байна. Тэгээд ирэхлээр мэдээж хэрэг одоо яг бүсчсэн хөгжил гэж ярьж байгаа бүсчсэн хөгжлийн бодлого амьлах бүсүүд хөгжих гол нэг орц бол мэдээж хүний нөөц байгаа тий. Тэгэхээр хүний нөөцийн хувьд болохоор та өөрөө бас боловсролын байгууллагад олон жил ажиллаж исэн туршлагатай хүний хувьд бүсийн хүний нөөцийн хөгжлийг одоо богино дунд хугацаанд яаж түргэн хугацаанд шийдвэрлэх зүйтэй гэж үзэж байгаа вэ? За энэ асуудлууд тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэх одоо арга зам нь тавигдаад эхэлсэн байгаа болов уу гэж би бодож байна. Хамгийн чухал зүйл юу вэ гэхээр бид нар бүгдөө мэдж байгаа сум орон нутаг эзгүрх гээд байсан. Аль суман дээр яваад очисон хүний нөөцийн асуудал байдаг. Аймаг дээр яваад очисон хүний нөөцийн асуудал байдаг. Зөвхөн багш биш, төрийн албан хаагчд. Ийм мэрэгжилтэн ийм хүмүүс дутуу байна гэсэн юм. За тэгээд өнгөрсөн хугацаанд ямар одоо арга хэмжээ авсан бэ гэхээр аймгийн одоо цалингийн нэмэгдлийг 20%-аар, сумынхыг 40%-аар нэмэгдээд ард иргэдийн гар дээр өнгөрсөн хавраас энэ цалин мөнгө нь очиод ирчихсэн байгаа. Энэ бол хамгийн том хөшүүрэг. Тэр иргэдийг сум орон нутагта ажиллаж амьдрах бодит одоо юу гэдгийг нөхцөл бодлыг дэмжиж өгөх төрөөс бодлогоор дэмжиж байгаа хамгийн том хөшүүрэг болсон гэж бодож байна. Энэ ард иргэдээс ирж исэн, ялангуяа төрийн албан хаагчдаас ирж исэн хамгийн их ирж исэн одоо хүсэлт хэрэгцээ шаардлага байсан. Тэгэхээр энэ бол одоо тодорхой хэмжээгээр эхний одоо ажил нь хийгдсэн болов уу гэж бодож байна. Цаашдаа ажлуудыг хийх ёстой. За дараагийн нэг зүйл бол юу вэ гэхээр энэ Монгол улс даяар хүний нөөцийн асуудал байна. Зөвхөн багш биш ээ. Өдөр жишээ нэг хурал дээр хөдөө аж ахуйн салбарын одоо хүний нөөц дутуу байна гэдээ одоо сайд нь ярьж ах чигтэй. Сая Ганбаа гишүүн бас ярьлаа. Хэрвээ хангаан бүсийг бид уламжлалт мал аж ахуйн бүс болгож хөгжүүлэх гэж байгаа бол тэнд нөгөө малын эмчийг хаваагаа. Тийм ээ. Бусад одоо хөдөө аж ахуйн холбогдлолтой мэрэгжилтнүүд нь хаваагаа. Энэ чиглэлийг одоо бид анхаарах хэрэгтэй байгаа. Энэ дээр бол хөдөлмөр нийгмийн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсролын яам, бусад одоо засгийн газрын холбогдох яамнууд хамтран ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Жишээ нь миний ойлгож байгаагаар бол энийг бол ажил хэрэг болгох бас боломжтой гэж бодож байна. Яг хэрэгцээ шаардлагатай байгаа мэрэгжилтнүүд дээр сургахад нь оюутнуудад засгийн газрын одоо тэтгэлэг байвал яадаг. Жишээ нь багш болоход. За тэгээд тодорхой хугацаагаар иргэд төрж болно. Зарим нь бол бүр буцалтгүй одоо тэтгэлэг байсан ч бас болох талтай. Тэдэн малын эмч хэрэгтэй байна. Малын эмч ангид элцэж орж ирсэн хүүхдүүдэд одоо 50% ч гэх юм уу, 100% гэх юм уу. Яг одоо эрэлт хэрэгцээтэй байгаа зүйлс. Тэгэхээр мэдээж одоо тодорхой хэмжээгээр төлбөр мөнгөө шууд хуваарай төлөөд суралцах боломжгүй олон одоо төгсөгчд юм уу, оюутан залуусд энэ бол хувь нэмэр үзүүлэх болов гэж бодож байгаа. Тэгээд орон нутгатаа эргээд ажиллахад суман дээр ажиллахад 40%, аймаг дээр ажиллахад 20% нэмэгдэлтэй. Дээр нь нэмэгдээд орон нутагт ипотекийн зээл 3% болж байгаа. Энэ бол маш том дэмжлэг. Маш том дэмжлэг. Бид нар бол орон нутгаа эзэнтэй хүнтэй байлгая. Хүн амынхаа энэ одоо дархан суурьшж байгаа энэ байдлын зөв зохист балансыг бүрдүүлье гэж байна. Тэгэхээр энэ арга хэмжээнүүд бол одоо ирээдүйн хэдэн жил бол үр ашиг өгнө гэдэгт бол бас найдаж байна. За баярлалаа. Яг бүсчилж хөгжүүлэх гээд тодорхойлсон байгаа салбарынхаа хүний нөөцийг бэлтгэхээр бүсүүд маань ялангуяа магадгүй бүсээ сонгогдсон гишүүд болон засгийн газрын холбогдох яам агентлаг маань бол илүү бас уялдуулж одооноос эхлээд магадгүй бодлого шийдвэр илүү уялдаатай магадгүй зарим шийдвэрийн илүү хэрэгжлийг энэ төрөсөх хангах дээр те ажиллах шаардлагатай байгаа талаар ярьлаа. За үүнээс хүний нөөцтэй холбогдуулаад дараагийн асуулт маань бас Бацэг сайд руу тавигдж байгаа. Бид нар бас нэгдсэн хуралдаанаар одоо ерөнхий сайдын үгэнд бас хэд дурдгдсан зүйл юу вэ гэхлээр одоо Монгол улс бол угаасаа хүн амын хувьд бол бага тий нөгөө талаараа яг чадварлаг мэрэгчлээ гэх юм уу салбарын боловсон хүчин мэрэгжлийн одоо хүний нөөцийн бэлтгэл одоо
бааз маань бол бас хязгаарлагдмал байгаад байна. Тэгэхээр монголчууд бол маш олноороо хэдэн зуун мянгаараа гадаадад бас ажиллаж амьдарч байна. Энэ гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа тодорхой хэмжээгээр энэ томоохон хэмжээний реформ хийгдэж байгаа үе төсөл хөтөлбөрүүдэд яаж илүү уялдаатайгаар заавал одоо юу гэдгийг гэр бүлэрээ бүгдээрээ буцаад ир энтер гэхээс илүү ямар уян хатан байдлаар энэ хөгжлийн бодлого төлөвлөлт төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжлийг хангахад гадаадад байгаа монголчуудынхаа мэдлэг ур чадвар нөөцийг ашиглах боломжтой вэ? Энэ дээр бас гадаад харилцааны яамнаас тодорхой хэмжээний төлөвсөн зүйл байгаа бол та хуваалцсан уу? За баярлалаа. Нийтдээ өнөөдөр дэлхийн нэг 90 оронд 216 мянган монгол иргэн ажиллаж амьдарч сурч байна. За улсын төсвөөр бас одоо өндөр оноо аваад шилдэг хүүхдүүд гэх юм уу да бас гадаад улс оронд сураад тэндээ ингээд үлдсэн. За бас олон улсыг хөгжүүлж байгаа ч монголчууд байна. Олон улсын том үндэстэн дамсан компаниудад технологи хөгжүүлж байгаа, шинэ зүйлийг зохион бүтээж байгаа ийм мундаг монгол залуучууд байна. За зүгээр одоо тухайн орны хар бор ажлыг хийгээд амьдарч байгаа ч монголчууд байна. За үе таалга бол нэгдсэн нэг талдаа сайн. Ихэнх хөгжсөн орнууд бол тодорхой хөгжлийнхаа үе шатанд бол гадаад улс орнууд иргэднээ сурч ажиллаж амьдарч тэр улсын орны хөгжил дэвшил технологиг их орондоо авчирсан байдаг, хөдөлмөр эрхлэж сурсан байдаг, цаг юм үзэж нүд тайлсан байдаг. Тэгэхээр энийг бид нэр тэгж эерэг талаас нь бол бас нэг талаас харах хэрэгтэй. Хоёрдугаарт бол одоо гадагшаа гарах урсгалыг аль болохоор сааруулах бодлогыг Монгол Улсын засгийн газар хэрэгжүүлж байгаа чадах хэмжээгээр. Тэгэхээр бид нэр үндэсний хороо Монгол Улсын ерөнхий сайдаар ахлуулад байгуулсан. За дэд даргаар нь бий ажиллаж байгаа. Бид нэр өмнө нь бас хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа яаж эрдэм ашиглах уу? Яаж эх орондоо одоо буцаж иргэн сууршуулах уу гэд Монгол Улсын засгийн газар өөрөө одоо оюун эрдэнэ сайд бас манлайлаад дэлхийн том сургуулиуд төгссөн олон улсын хэмжээнд ажиллаж байгаа олон залуучуудыг татаж авчирч ажлын байр амлаж албан тушаалд бас одоо шалгуур харгалзахгүй тавьж итгэл найдвар өгч өөрөөр бас үлэрлэж байгаа. За өнөөдөр бас чагсаалтанд орсон улсын хурлын гишүүдийн зарим нь ч бас тийм одоо их тухайн улс орнуудаас урьж авчраад оруулсан ч хүмүүс бас байгаа. За тэгээд энэ бол бид нар энэ монголчуудаа иргэн суурших боломж нөхцөлийг нь хангах. За эргээд эх орондоо ирэх эрэгт нь ийм багц төрийн үйлчлэгээ үзүүлэх ийм бодлого хэрэгжүүлэхээр энэ үндэсний хорог байгуулсан. Тэгэхээр энийг бол бид нар орон нутагт одоо хэрэгжүүлэх нь их чухал гэж бодож байгаа. Зөвхөн одоо Улаанбаатарт эргэж ирэхгүй орон нутгаас явж сурсан иргэд маань буцаад Монгол яг одоо буцаад явсан нутагтаа эргэж очихын тулд илгээлт 2100 гэж ерөнхийлөгч хөтөлбөр хэрэгжиж байгаа тийм ээ. Дараа нь бид нар энэ үндэсний хорооны зорилго бол сая бас манай Бомчор гишүүн дурдлаа ипотекийн зээлд 3% өвөтэй хамруулж байна. За суманд амьдрах юм бол төрийн албаагчдын цайлан 40% илүү, аймагт бол 20% гээд энэ бүх зүйл дээрэс нь хэлийн чандад амьдарч ажиллаж байгаад ирсэн хүн эргээд эх орондоо суурших нөхцөл хүнд байдаг. Сэтгэл зүйн хувьд, санхүү мөнгөний хувьд дасан зохицох. За дээрэс нь манай энэ төрийн албанд буюу хувийн хвшилд ажиллагаад энэ шалгуур шаардлагыг хангадаггүй. За шагнал урамшуул авах одоо нийгмийн даатгалд хамрагдах, детгүүр тогтоолох гэд олон нийгмийн асуудлууд нь шийдэгддэг. Энийг нь бид нэр багцаар нь шийдэх энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаамаа. Өмнө нь бид нэр зөвгийн өөр дэлхийн монголчууд гээд олон хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Манай Гамбаа гишүүн бас мэдж байгаа. Энэ бид нар өөрөө иргэдийг буцаад Монголдо ирэхэд нь эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байсан учраас амжилттай хэрэгжээгүй. Тэгэхээр бид нар энийг татварын бодлогоороо магадгүй тэр хүн ирээд бизнес эрхлэхэд нь бид нар татварын өнгөлөлт үзүүлэх, зээл олгох гэх мэт олон зүйлээр тэр хүнийг дэмжиж тодорхой хугацаанд одоо суурших энэ болцоог нь олгож иж бол тэднийг татах юм аа. Тэгээ энэ хүмүүс бол богино хугацаанд эргэж ирэх юм бол эх орныхоо хөгжилд ялангуяа орон нутгийнхаа хөгжилд илүү түлхүү юм хувь нэмрээ оруулах боломжтой. Энийг бас орон нутгийн удирдлагууд анхаарч анзаарч хэлийн чандад байгаа өөрийнхөө нутгийн магадгүй харьяат иргэдийг, бүсийнхаа иргэдийг нутаг орондоо уурах ажлыг зохион байгуулах юм бол үндэсний хөтөлбөртөө уялдуулаад ажиллахад бол одоо миний хувьд бас маш сайн дэмжиж ажиллах боломжтой. За хоёрдугаарт манад ажиллах хүчин хомсдолтой байгаа. Мэргэжлийн боловсон хүчин. За манахаас бас малчид авъя гэдэг оронч байдаг. Тэрүүн шиг манад энэ аж үйлдвэрийн салбарт одоо энэ том 14 төсөл арга хэмжээнд төсөл дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх ажил маш чухал. Тийм учраас бид нэр энэ
хүний нөөцийн яамтай орнууд хүртэл байдаг. Энэ хүний нөөцийнхаа бодлогод онцгой анхаарай гэж гаднаас ажиллах хүчнийг бид нар тодорхой хугацаанд тодорхой орноос тодорхой салбарт авъя. За тэр дундаа одоо зүүн Азийн орнуудаас жишээлбэл манай цалин өнөөдөр явж байгаа цалин голохгүй ажиллах хүссэн бас манай санал тавьдیں۔ Одоо Филиппин, Индонез, Вьетнам гэх мэт орноос энэ орон нутагт бас ажиллах бас болцоотой. Тэгэхээр энэ хүмүүсийг хөдөлмөр эрхлэхэд нь ажлын байрны төлбөрөөсөн саяхан чөлөөсөн засгийн газар. Тэр энийг бас орон нутагт бид нар ашиглах ёстой. Уул уурхаагаас бусад салбарт гэж байгаа. Тэгэхээр бид нар үйлдвэрлэл хөгжүүлж байгаа бүхий салбарт мэрэгжилтэй үйлчлэгээний аялал жуулчлалын салбарт бас гадны ажлын хүчнийг ажилуулах юм боломж олцоо нэгдэж байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За баярлалаа. Тийм монголчуудын маань одоо гадагшаа шилжих хөдөлгөөнийг нэг талаасаа харуулах, нөгөө талаараа аль хэдийн тэндээ суурьсан байгаа мэдлэг ур чадвартай диаспорагаа илүү татах тал дээр хослуулсан тийм одоо стратеги тактикийг хэрэгжүүлж байгаа юм байна. Мэдээж хэрэг өмнө нь бол зөвхөн дэлхийн монголчууд гэх мэтчлэнгийн хөтөлбөрүүдийг бол магадгүй яг амжилттай хэрэгжихэд нь бол учир дутагдaltaй байсан одоо зүйлсийг бол нөхөөд одоо илүү ажиллахаар үндэсний хороо бол ажиллаж байгаа юм байна. Нөгөө талдаа орон нутгууд бол яг уу энэ тал дээр бас өмнө янз бүрийн хурал цуглаан болон судалгаа материал уншиж байхад яг одоо бид нар татах гад байна гэж харахаас гадна за одоо жишээлх юм бол нэг гадаад ажиллаж амьдарч байгаа монгол иргэн буцаад ирлээ гэж бодоход тэр хүнд одоо юу гэдэг нийгмийн болон бусад дэд бүтц юу шаардлагатай вэ гэдэг тэр хүний оронд өөрийгөө тавьж ийж тэр бүх одоо бэлтгэлүүдийг нь хангаж ийж илүү дуутах нь гэдэг юм уу те айл талдаа илүү доктортой шийдэл болох юм а гэж ярьж тэгэхээр тэр талаас нь бас орон нутаг бүсийнхэн маань илүү авч үзээсэй гэдэг байдлаар санаа хэллээ. Баярлалаа. За дараагийн асуултыг Хосоор гişүү. За ханган бисын хийсэн одоо бүчгсэн хөгжлийн зорилтод багцлаад харахаар хидэн гол одоо чиглэлүүд байгаа. Тэрний нэг нь бол авто замын сүлжээ. Тэгээд цаашлаад манай бусад панелист ч гэсэндээ дурдлаа. Ер нь ганцхан бүс дотроо интеграцид орох үндэсний хэмжээнд интеграцид орохоос гадна одоо хөрш орнуудтайгаа гих мэтчлэнгээр те илүү олон улсын бүсийн интеграцид орох тал дээр бол энэ авто замын сүлжээ маш чухал ач холбогдолтой. Тэгэхээр таны хувьд бол бас тодорхой хэмжээгээр орон нутгийн бүтээн байгуулалтанд одоо гар бие оролцож явсан туршлагатай хүний хувьд бол яг энэ одоо авто замын сүлжээ цаашлаад энэ бомбуудтай холбогдох мэтчлэнгийн те энэ чухал дэд бүтцийг хөгжүүлэхэд юуг одоо бас анхаарах шаардлагатай харагдаж байгаа вэ? За манай бүс нутаг бол одоо хөлийн бомбтгүй одоо ийм ганц бүс байгаа. Тэгэхээр Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан босоодын хэлгийн автоцсан буюу одоо бага илэнх бомбтоос шивээ өрөнгийн бомб чиглэлийн өвөрангай 12-ээр дайраад явж байгаа автоцсан бол одоо маш чухал ач холбогдолтой. Энэ зам тавигдчихэж энэ бүс нутгийг одоо хөлийн бомбттой холбогдсон цаашлаад одоо Евроазийг холбосон Хятадын нутгаар явж байгаа шинэ одоо эдийн засгийн коридортой холбогдох энэ асуудлыг мөн одоо гадаад харилцааны сайд ус ярьж байна. Тэгээ энэ манай бүс нутагдаг олон одоо ийм хэвтэй тэнхилгийн босоо тэнхилгийн замууд явах тусмаа олон аймаг сумдыг дайрах тусмаа л одоо манай бүс нутагт ашигтай байгаа. Манай бүс нутгийн онцлог давуу тал бол төвийн бусад газар зүйн байршил байгаа. Тэгэхээр хэвтэй тэнхилгийн хоёр зам буюу одоо Улаанбаатараас гараад Арангай аймгаар дайраад Увс завхан чиглэлд явж байгаа нэг зам байгаа. За мөн одоо Улаанбаатар хотоос гараад Өвөрнгай аймгаар Баруун аймагуудад хүрж байгаа ийм хоёр хэвтэй тэнхилгийн зам байгаа. Тэгэхээр босоо тэнхилгийн замаач барих ёстой, хэвтэй тэнхилгийн замаач явуулах ёстой. Мөн одоо төмөр замын бүсчилсэн хөгжлийн үзэл баримталд орсон шивээ өрөнгийн бомбтоос арц суурийн бомбд хүрэх төмөр замын төслийг мөн одоо хэрэгжүүлэх ёстой. Тэгээ эдгээр төслүүд томоохон төслүүдийн хэрэгжилтэн дээр л онцгой анхаарах шаардлага байгаа. Өнөөдөр орон нутагт очиход тэрч сумаараа дайруулмаар байна, энүүгээр журуулмаар байна, энэ замын тараас буруу гэдэг яриаг мөн одоо би бас олоудаа сонссон. Тэгэхээр энэ аливаа асуудалд шинжлэх ухаанч одоо эрдэмтэд инженеруудынхаа үгийг судлаад судлаа шинжилгээтэй энэ асуудалд хандах хэрэгтэй маа. Тэгэхээр яг энэ одоо гарцсан байгаа энэ олон жил судлагдаад туршигдаад ер нь одоо энэ бусчилсан хөгжлийн үзэл баримталд тусгагдсан байгаа энэ замын тараас энэ одоо төмөр зам энэ авто замын ажлуудыг бол зайлшгүй нийт тэргуунд хийгдэх шаардлага байна. За мөн энэ замуудын ажлыг ухтаад тээвэр логистикийн төвүүдийг хийх ёстой. Өнөөдөр 10 хээрээс Мандалговь, Чойр, Замын өвд гэсэн энэ одоо хэвтэй тэнхилгийн зам маш чухал ач холбогдолтой тухай одоо түрүүн зам тавирын сайд ч ярьж байна. Тэгэхээр энэ зам ашиглалтанд орсноор Баруун аймгийн
автозамын сүлжээс ажирч тээвэр логистикийн төвүүд хөгжих юм а. За үүнийг ухтаж, энэ замыг ухтаж Өвөрхангай 10 хаяр дээр тээвэр логистикийн төв, цаашлаад Аранга дээр тээвэр логистикийн төв зэрэгээр ингээд хийгээд явах зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд энэ томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхэд бол энэ орон нутгийн улс төржилт, жижиг сажиг эрх ашиг, за мөн одоо хүмүүс өөрсдийн дур зоргоор тэрүүгээр дайруулна, энэгээр дайруулна гэдэг ийм зүйлээсээ бас холдох хэрэгтэй байна гэж ойлгож байгаа. Мэдээж одоо төрийн бодлого бол аль болохоор олон аймаг сумыг дайруулж энэ замуудыг гаргах нь зүйн хэрэг. Гэхдээ одоо төв коридор, төв магистрал замууд бол одоо яг үндсэн чиглэлээ барайл явахгүй бол иш тийшээ даялаад аймаг сумаар дайраад байвал энэ замын ач холбогдол цаашлаад эдийн засгийн үр ашиг ч гэсэн байхгүй болоо. Тийм учраас хэрэгжилтэн дээр энэ зураг төсөв дээр төлөвлөлтөн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Дээр нь энэ бүсийн хөгжлөө ярьж байгаа энэ нөхцөлд миний тавьж байгаа нэг санал бол энэ ард иргэдэд зөв ойлголт өгөх, орон нутгийн удирдлага бүх төвшөндөө зөв ойлголттой болохын тулд энэ план зураг буюу энэ төлөвлөлтөө бүр нүдэнд харагдах үс байдлаар хийе, видео байдлаар хийе. Тэгжээж хүмүүс ингээд ойлгож авна уулгуулж зүгээр цаасан дээр хідэн жагсаалт өччихэд ийм зам хийн, ийм бүтээн байгуулалтын ингэж төлөвлөж байгаагаа яриад яваад ахаар зарим хүний бас одоо ой төнд буухгүй байна. Тийм учраас энэ зам гэлтгүй бүх бүтээн байгуулалтын ажил дээр маш ажил хэрэг чандаж, яг видео хийж, макет хийж, план хийж хүмүүстэй бүх төвшөнд одоо ингээд зөв ойлголт, нэгдсэн ойлголтыг өгөх шаардлагатай байгаа гэж харж байна. За одоо жишээлх юм бол бүсчсэн хөгжлийн реформ нэртэй засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь хэрэгжснээрээ 4 жилийн дараа гэхэд яг ямар үр дүнд хүрэх гээд байгаа тэр нэг нэгдсэн ойлголт төсөөллийг нь ямар одоо бүгд хүмүүст ойлгомжтой байдлаар гаргая тий. Энэ маань эргээд нэг талдаа ойлголтоо илүү нэгтгэхэд орон нутгийн гэдэг юм уу янз бүрийн ашиг сонирхлоос илүү яг бүс рүүгээ яг энэ нөгөө хөр дүнгээ тодорхой болгоод ирэхлээр тийшээгээ чиглээд ажиллахад илүү үр дүнтэй гэж ойлголоо. За дараагийн асуулт жаргал сайхан гишүүн одоо хангаан бүсийн хувьд бол нийт 300 мянган хүн амтай 16 сая толгой мал бүхий одоо хүн аммаас сүргийн нэгтгэшил хамгийн өндөртэй бүсүүдийн нэг байгаа. За энэ ирээрээ мэдээж хэрэг нийгэм эдийн засгийн таатай боломж байгаа ч гэсэн нөгөө талдаа бидний одоо яг энэ хилцүүлэгт бас хараахан ярьж амжаагүй нэг сэдв бол байгаль орчны асуудал байгаа тий. Байгаль орчны дороотол ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөнд өртөх одоо эрсдэл нэг ирээрээ одоо нөөц нь их тэр ирээрээ бас байгаль орчны тэнцвэрийг хадгалах шаардлагууд их байдаг. Тэгэхээр хууль тогтоогчийн хувьд бол төвшөндөө мэдээж хэрэг одоо жишээ нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хангаан бүсийн зорилтуудыг харахад хүртэл тодорхой хэмжээгээр энэ байгаль орчинтой холбоотой хэсгүүд нь илүү тодорхой болох шаардлага байгаа болов уу гэж харж байгаа. Энэ дээр та юу гэж бодож байна? За үнэхээр бидний бас тулгымдсан асуудал бол энэ байгаа. Ер нь Монгол улсын хэмжээнд хангаан бүс бичээрээ одоо даацал 5 дахин хэтэрсэн. За бусад аймагуд бол одоо хэвийн за ер нь 2-3 одоо хувь хэтэрсэн баг жишээ нь 2-3 дахин. Тэгэхээр энэ юунаас болоод ингээ хэтэрч өгөхээр яг жишээ нь одоо хангаан бүсээр нэг 40 орчим одоо мянган малчин өрх юу мал бүхий өрх байгаа. Улсын хэмжээнд 250 мянга орчим. Энэ өрх нэмэгдэхгүй байгаа. Харин мал нэмэгдээд. Яагаад ингээд мал нэмэгдээд яагаад ингээд бэлчээрийн даац ингээд 5 дахин хэтэрч өгөхээр малчууны энэ орлого өөрөө амжиргаагаа авч чадахгүй байгаа учраас малынхаа тоог нэмэгдүүлээд байна гэдэг ийм судалгаа гарцсан. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр ер нь Монгол улсын нийт одоо эдийн засгийн эргэлт одоо энэ мөнгөний одоо эргэлт бол нэг жилийн 90-ээс 100 орчим их найд байна. Одоо жишээ нь хэд одоо 2025 оны төсөв Монгол улсын төсөв 27 их найд байсан бол энэ жил 35 их найд болж шүү дээ. 8 их найдаар нэмэгдэж байна. Энэ их нэмэгдэлт энэ мөнгөний энэ нийлүүлэлт өөрөө юу бий болгоод байна? Үнийн өсөлтийг бий болгоод. Үнийн өсөлтийг дагаад энэ цалин үйлс одоо босоод юмнууд нэмэгдэж байна. Харин малчны одоо ягаа орлого нэмэгдэхгүй байгаа юм байна гэдэг асуудал. Тэгэхээр энэ орлоготой холбоотой бол жишээ нь Монгол улсын одоо нийт хүн амын одоо 30% нь ядуу байна гэдэг ингээд судалгаа гарсан. Энэ судалгааны ихэнх дийлэнх хэсгийг хэн эзэлж байгаа? Малчин өрх эзэлж байна. Тэгэхээр энэ ядуурал энэ одоо үнийн өсөлтөн дээр малчид бол үнэхээр одоо малынхаа тоог нэмэгдүүлж ийж одоо амжиргаагаа авч явж байна. Тэгэхээр өнөөдөр бидний энэ улсын төсөв дээр буюу одоо энэ бодлоготой холбоотой асуудал юу яригдж байгаа гэхээр энэ малчтын орлогыг яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг асуудал яригдж байна. Энэ малыг яг ашиг чимийг нэмэгдүүлэх юм тий. Нэг малаас авж байгаа ашиг чимийг яаж нэмэгдүүлэх? Малчтынхаа амжиргааг яах юм? Энэ дээр бол бидний үед яг энэ хангаан бүсдэр жишээ нь аваад үзэхэд бол ер нь энэ хөдөөжчхөн энэ бүтээгдэхүүнийг боловсруулах, малаас гаралтай түүхүүдийг боловсруулах, тэр малыг эрслээс хамгаалах, малчтын одоо бас тэр амжиргааг яаж нэмчих юм?
Тэр малчны одоо бас эрүүл мэндийн асуудал, нийгмийн асуудлыг одоо яаж дэмжих. Өнөөдөр одоо бид нэр айлыг одоо бүр тийм явж штэ. Утааг бууруулах үүднээс одоо жишээ нь одоо дулаалга, за мөн одоо ипотекийн зээл, одоо утааг одоо бууруулах өөр зөндөө олон хөтөлбөр яг малчд руу хандсан ямар хөтөлбөр байгаа юм бэ? Орлогыг дэмжих дээр ямар хөтөлбөр байгаа юм бэ? Энэ дээр илүү тодорхой ажиллая гэдэг дээр бол одоо жишээ нь Хангаан бүсдээр бол Баянгар аймаг дээр хөдөө аж ахуйн кластер гэдэг төсөл явж байгаа. Энэ кластер төсөл бол юу ярьж байгаа нөхөр малыг эрсдэлээс хамгаалах хадлан тэжээл гомдлыг тариалъя. За энийг одоо тоног төхөөрөмжөөр хангая. Тэрийг боловсруулах руу. Тэгээд дээрээс нь одоо хөдөө аж ахуйн кластер төсөлд бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг одоо боловсруулах үйлдвэрүүдийг нэлээд анхаарал тавьж байгаа. Тэгээд энэ дээр бол ер нь төрөөс энэ үйлдвэрүүдийг, энэ аж ахуйн нэгжүүдийг ийм төрлийн үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжийг дэмжихэд бол хөнгөлөлттэй зээл. Хүүгэн хөнгөлөлттэй зээлийг олохдоо хөдөө аж ахуйн одоо яамн дээр бол бас аж үйлдвэрчлэлтэй одоо байнгын орооны дарга сууж байна. Бас энэ байнгын ороонд харьяалагддаг одоо энэ жижигэн дүүр одоо тэр тусмаа хөдөө аж ахуйн чиглэлээд энэ тал дээр бол нэлээд асуудлууд үл яриад явж байгаа. Тэгэхээр бидний хувьд одоо анхаарах одоо энэ цаашаа өвчнөдөө гарч байгаа хууль тогтоохын шийдвэрүүд бол малчд руу хандсан. Монгол улсын 250 мянган одоо мал өрх рүү, одоо Хангаан бүс тугаан 40 мянган малчин өрх рүү мал тэр хүн мөн дээрээс нь бүтээгдэхүүнийг боловсруулах дээр бол нэлээд бодлоготой ажлуудыг хийнэ гэж бидний хувьд бол нэлээд асуудлыг бол дэвшүүлж байгаа. Тэгээ энэ дээр бас одоо ахис дэвшил гарна гэж ингэж найдаж байна. Дээрээс нь одоо аймаг орон нутгийн одоо бас томоохон одоо мөнгнүүд байдаг. Орон нутгийг хөгжүүлэх, сумыг хөгжүүлэх мөнгнүүд. Энэ бол одоо юу ярьж байгаа нөхөр бид нар бол хотоос энэ дорндоос өвс татах биш. Тэр бүс нутагт л одоо энэ дижитал ургуулгыг тариалахар бол голж одоо анхаараарай. Энэ дээр бүгд хамтарч ажиллана шүү гэдэг дээр бол бас бодлогоо одоо бас дагаж явах тал дээр бол нэлээдгүй бас энэ хилцүүлэг буюу одоо өнөөдрийн сонсож байгаа хүмүүс ч гэсэн анхаарч байгаа гэж бодож байна. За баярлалаа. Байгаль орчинтой холбоотой асуудал дээр бол эргээд яг нэг зоосны хоёр тал шиг байгаль орчноо хамгаалъя, хадгалъя гэвэл малчтынхаа амжиргаа, ялангуяа малын ашиг шимийг дэвшүүлэх хэрэгтэй гэдэг тал руугаа илүү хариултыг өгч байна. Ашиг шим дээшлээд байх тусам жишээ нь байгаль орчинд үзүүлж байгаа, бэлчээрд үзүүлж байгаа ачаал нь бол багаснаа гэсэн тий утгатай. За баярлалаа. Бидэнд одоо 6-7 минут үлдсэн байна. Тэгэхээр бүх панелистууд маань нэгээс 2 минутанд багтаагаад өөрсдөө энэ хилцүүлгийг дүгнээд бум очир гишүүнээс ахуулаад ингээд наашаа дүгнээд явъя. За баярлалаа. Хөгжил ямар тохиолдолд зөв замаар явдгийм бэ гэдэг нэг асуулт эрдэмтэн судлаачдын дунд их тавигддаг. Тэгээд хөгжлийн одоо олон онол судалгаанууд байдаг. 20 дугаар зуунд байсан хүн төрөлхтөнд байсан хөгжлийн гол алдаа юу гэхээр янз бүрийн газар орны хөгжлийг хуулж авчирч дагуулах гэж оролддог. Жишээ нь өндөр хөгжилтэй энэ орон ингэж хөгжсөн. Монгол ч гэсэн их яригдсан. За нөгөө зүүн Аз, Сингапурын жишээ, Скандинавын орнуудын жишээ гэх мэтчлэнгээ ингээ яриад байдаг. Гэтэл судлаачид пост хөгжлийн онол гэдэг нэр малгайд ор одоо 90-ад оноос шинэ чиг хандлагыг хөгжүүлсэн. Тэр нь бол юу вэ гэхээр түүх, соёл, бодит байдлынхаа нөхцөл таарсан, онцлог дээр суурилсан, сэтгэлгээн дээр суурилсан ийм хөгжлийн өөр гэсэн замналтай байх ёстой. Жишээ нь Монгол бол Монголын хөгжлийн загвартай байх ёстой. Миний одоо ихтгэл үнэмшил бол юу гэхээр энэ Монголын хөгжлийн загварыг бид нэр тодорхой хэмжээгээр гаргаж тавьж чадсан болов уу гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр алсын хараа 20-50 хэмээх энэ урт хугацааны бодлогын одоо бичиг баримтны 9 бүлгийн 1-р бүлэг нь бол үндэсний нэгдэл бүлэг зүйлсэн. Яг энэ түүх, соёл, монголчуудын сэтгэлгээний онцлог дээр суурилсан ийм одоо 1-р бүлэг буюу суурийг тавьж гисэн. Энэ дээрээ үнэлж хөгжиё. Тэрнээс гаднаас юм авчирч хуулж тавиад Африк тэгж өгдсөн, Зүүн Европ тэгж өгдсөн, Зүүн Аз тэгж энэ бол явахгүй юм байна. Тэгээ сая ч гэсэн дөрөвний нээлтийн танилцуулга илтгэл дээр ерөнхийдөө энэ бол Монголын хөгжлийн загвар шүү гэдгийг онцгойлон хэлж илээ. Тэгэхээр бид бол онлын үүднээс ямар ч байсан зөв зам дээр гараад авах шиг боллоо гэж би судлаач хүний үүднээс харж байгаа. Тэгвэл энэ зөв зам нь ямар зам юм бэ гэдгийг би Хангаан бүс дээр жишээ нь хэлмээр санагдчих. Хангаан бүсэд байгаа хоёр зүйл бол нэг нь бол уламжлалт мал аж ахуй, нөгөөх нь хар хорин. За хар хорин уламжлалт мал аж ахуй хоёр хоёулаа нэг зүйлээр нэг үзэл санаагаар холбогддог. Энэ нь монголчуудын нүүдлийн соёл иргэншил. Дэлхий дээр хоёр соёл иргэншил байгаа шүү дээ. Нэг нь нүүдлийн, нөгөөх нь одоо суурьшмал. Тэгвэл бид энэ олон мянган жилийн түүхтэй нүүдлийн соёл иргэншил болоод соёл иргэншлийн одоо үүх түүхтэрээ үндэслэлсэн хар хорин хот маань тухайн цагтаа бараг дэлхийн нийслэл шахуу болж одоо хөгжиж байсан тэрийгэ байгуулчихъя.
Энэ хар хорин хотын хөгжлийн үзэл санаа бол нөгөө нүүдэлчдийн философи байя. Тэр нь юу вэ гэхээр хүрээлэн буй орчиндөө ямар ч хохирол үлдээдэггүй амьдралын хэв маяг. Одоо хогоо ашигладаг, байгаль орчиндөө ээлтэй байдаг. За нөгөө талдаа уламжлалт мал аж ахуйг хөгжүүлнэ гэдэг нь энэ бол зөвхөн мал аж ахуй гэхээсээ илүү нүүдлийн соёл иргэншлээ авч үлдэх тухай асуудал байгаа. Тэгэхээр бүхэлдээ энэ хоёр концепц бол нүүдлийн соёл иргэншлээрээ бид нар дэлхийд манлайлаа. Нүүдлийн соёл иргэншлийн дэлхийн төв болёо гэж 20-24 оны засгийн газрын мөрөөр хөтөлбөрт байсан тэрийг хэрэгжүүлэх чиглэлд явж байгаа буюу зөв зам дээр гарч байгаа гэж ойлгож байна. За баярлалаа. Жаргал сайхан гишүүн. За өнөөдөр бас ингээд үндэсний чуулган бүсчилж хөгжүүлэх асуудал бас нэлээд ингээд томоохон хэмжээнд хүрсэн байна тий. Эндээс бидний хувьд улсын төсөв улсаас одоо бас томоохон ажлууд ингээд орон нутаг бүс нутгуудад хийгдэж байна. За энэ дээр бид нэр яг юу олж авах юм? Юун дээр одоо хөгжих ёстой, юу руу явж байгаа гэдгээ бол үндсэндээ бас сонсож байгаа хүмүүс бол харж байгаа баг. Тэгээ манай одоо Хосоо улсын хурлын гишүүний хувьд хэлж дээ тий. Бодиттой харуулъя. Тэр нь одоо юу байх юм гээд тий. Тэгэхээр бид нар өнөөдөр ганцхан ингэ төр одоо бүх юм хийчихнэ гэдэг ойлголтоос бол дор бүрнээ одоо салах ёстой. Тэр өдөөд тэр мал дээр байгаа малчин хүртэл өнөөдөр одоо энэ төрийн бодлогод уйлдах ёстой. Тэр малчинд одоо энэ бодлогыг бас аваачих ёстой. Тэрнтэйг хамтарч ажиллах ёстой. Тэрнээс одоо бүх юмыг одоо төрөөс идэг, бүх юмыг одоо бид нар төрөөс нэгтгэх гэдэг ойлголтыг бол бид нар толгооноос хаанаас авч яасан. Тэгээ энэ томоохон хөрөнгө оруулалтууд хийгдснээр бол тэр суманд тэр малчинд тэр айл өрхөдөл одоо тэр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орлого нэмэгдэж тэдний амжиргаас ажирч л авах юм бол бидний төрийн бодлого бол зөв байгааг л хэлбэр шүү дээ, тийм ээ. Тэгэхээр иргэний ядуу гэдэг буюу одоо тий төрн баян одоо ийм орныг бол бид нар хизээч хүсэхгүй байгаа. Иргэн баян улсыг л бид нар хүсэж шүү. Тэгэхээр иргэн рүү одоо орлого бүх юм одоо шинэ орох тэр орлогыг дэмжих ийм рүү одоо явах учраас бол бидний хувьд л одоо хитрхи одоо юу гэдгийг хүн харсан тийм байдал руу битгий байгаасаа тэгээ манай одоо тэр ус манай одоо хангаан бүсийнхэн маань бол одоо энэ бидний одоо энэ ярьж байгаа зүйлүүд дээр бас алдаа оноотой байгаа тий энэ дээр хамтарч ажилласаа ярилцаасаа энэ боловс нутгаа яаж хөгжүүлэх рүү гэдэг дээр бас тэднээс ч гэсэн одоо бид нар одоо санал авч одоо явах байхаа гэж би бодож байгаа. За баярлалаа. Хосоор гишүүн. За би түрүүн хэлсэн одоо хэрэгжилтэнд онцгой анхаарах хэрэгтэй гэж. За тэгээ одоо энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын энэ бичиг баримт, энэ төлөвлөгөө, энэ томоохон хөтөлбөр зорилтуудаа илүү наривчлаад, за яг детальчлаад, за тэгээ аймагтаа сум сумандаа ноогдох хэсэгт нь илүү одоо тийм хэрэгжилтэнд нь анхаарсан, олон нийтийн оролцоог илүү хангасан, за мөн бүх төвшөндөө ижил ойлголттой байх энэ тал дээр онцгой анхаарах шаардлага байгаа. Мөн одоо энэ бүсэд оногдож байгаа хөрөнгө оруулалтыг эренблэх ёстой байгаа. Тэгэхгүй бол одоо тэр аймаг энэ бүс гэдгээрээ одоо хөрөнгө зарим тохиолдолд одоо бас эрен хойгуур орох ийм хөрөнгө оруулалтыг хийж исэн тохиолдлууд байгаа. Тийм учраас нэн тэргуунд бас энэ бүсийнхаа хэмжээний хөрөнгө оруулалтыг эренблээд аль хөрөнгө оруулалтад төрүүлж хийх үү, аль хөрөнгө оруулалтыг хийснээр одоо дараачийн хөрөнгө оруулалт хийх суурь бүрдэх вэ гэдэг энэ асуудлууд дээр онцгой анхаарах шаардлагатай байна гэж харж байгаа. Баярлалаа. Ганбаатар гишүүн. За өнөөдрийн уулзалт юу хийх ёстой вэ? Юу хийвэл зөв бэ гэж ярьсаар байгаа дуусах юм бол харамсалтай. Бид өнөөдөр хинд яаж хаана хэрхэн энэ асуудлуудаа шийдэх юм бэ гэдгийг наривчилж ярихгүй бол эзэн бийгүй ярьсаар байгаа л онолдоо таарна. Тэгэхээр мал аж ахуйн гаралтай түүхийн эдийг экспортод гаргаж ээж хангаан бүс битгий хэл Монгол орон аврагдана. Үндсэндээ би хэзээч уул уурхай эсрэг байгаагүй. Уул уурхайгаас орж ирж байгаа ашиг ард түмэнд очихгүйгээр хэдэн нөхдүүд нисдэг тэрэг аваад унаад байгааг хараад баяжаад баясаад явна гэдэг бол тэнэглэл. Тэднээс би атаарах гэж байгаа юм биш. Уул уурхайн баялагийг яаж мал аж ахуй руу оруулж тэрийг хүчтэй болгох вэ гэдэг нь бидний өнөөдрийн туйлын зорилго. Түүний төлөө 5 алхам хийн. Нэгдүгээр гадаад зах зээл дээр мал аж ахуйн гаралтай түүхийдийг гаргана. Гэрээ хийнэ гэсэн үг. Үндсэндээ Баян хонгорын ар хангаан эсвэл өвөр хангаан бүх хоныг оюу толгойд нийлүүлнэ гэдэг гэрээ хийчихвэл тэгэл хангаан бүс шууд тас дэше өсрлээ гэсэн үг. Түүнтэй адилхан Орос руу, Хятад руу, Япон руу энэ гэрээг хийх нь бидний туйлын зорилго. Нэгдүгээр ажил. Хоёрдугаар ажил. Зүгээр аваачаад гаргана гэж байхгүй. Технологи, тон төхөөрөмж,
дэвшилтэй технологи оруулж ирж энэ шийдэгдэнэ. Хоёрдугаар ажил. Энийг хэн нэгэн малчин эсвэл нэг худалдаачин явж хийдэггүй. Төрөөс энийг зохион байгуулдаг. Засгийн газрын хоорондоо хилцээрээр энийг хийдэг. Гуравдугаарт хүний нөөцийн бодлого. Энэ олон мэсүүтүүд сонгуульд явсан нэг хүний бялуу биш байгаасаа энэ зориулах ёстой. Дөрөвдүгээр татварын хөнгөлт үзүүлнэ гэж сая энэ бүсүүдийн хөгжил дээр ерөнхий сайд ярьлаа. Одоо энэ хэрэгжинэ. Тавдугаарт энэ олон татаас энэ олон тэрбум төгрөгийн дэмжлэгүүд одоо хэрэг болно. Энэ таван бодлогыг хэрэгжүүлж бид ам орно гэж би ойлгож байгаа. Тэгээ түрүүний ярьж байгаа зүйл инклюзив л гэж яриад байгаа шүү дээ. Монгол орны өсөлт, дэвжилт одоо цөмцөн мөнгө хийгээл эн чинь 100 сая тонн нүүрснээс хараат уусуулах гэдэг шүү дээ биднээс. Тэгэхээр энэ мөнгийг хараад баярлаад байх биш, яаж малчтын орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг л хангаан бүсийн туйлын зорилго. Тэгээд товчхондоо шинэ хоршоог бол би 100% дэмжиж байгаа. Мэдээж алдаа оноо байж болно. Тэрэн дээр бүх Монгол орон даяараа дэмжиж анх удаа малчин хүмүүсийг яаж орлоготой байлгах вэ гэдэг хөтөлбөр шүү энэ бол. Шинэ хоршоон дээр одоо бас бодлогоудаа зангидагдах ёстой гэсэн байр суурьтай. За баярлалаа Баццэг шүү. За баярлалаа. За өнөөдрийн энэ чуулган их амжилттай сайн болж ирнэ гэж бодож байна. Тэгээд улс орны манай Монгол улс маань энэс хурдан хөгжих боломж бол байсан. Гэхдээ оройтойгоо бид нар яг зөв зам дээрээ гарцсан байгаа гэж сая бом очиргшүүлсэн санал нэг байна. Би панелд сууж байгаа 5 гишүүнтэйгээ тавуулантай санал нэг байгаа. Бидний хөгжлийг боомлж исэн зүйл бол биднээсийн хэд их улс төрчид өөрөөр хэлбэл улс төрчдийн алдаа. Бүгд тойрогийнхаа асуудлыг шийдэхийн тулд бүх детальд ордог, орон нутгийн томилгоонд оролцдог, бүх тендерт нь оролцдог. Энэ байдлыг арилгахын тулд энэ бусчилсан хөгжлийн бодлогыг яралтай хэрэгжүүлэе гэж Монгол Улсын ерөнхий сайд зүтгэсэн. Тэгээ өнөөдөр манай хангаан бус дээр бид 9 гишүүн 2 намаас сонгогдсон эсвэл улс төрчихгүй гэдэг ийм байсартай байдгийг бүгд өөрийнхөө үйл хөдлөл яриагаараа илэрхийлж байгаа. За бид энэ яг нутгийнхаа бүсийнхаа хөгжлийн төлөө үнэхээр ингээд том харж чадах юм бол ийм дэмжлэгийг орон нутгатаа үзүүлж чадах юм бол хоорондоо улс төрчихгүй байх юм бол яг энэ өөрсдөө үлгэрлээд орон нутгийн удирдлагууд бас яг ийм загвараар явах хаа гэдэг ийм итгэл найдвар надад бол төрдөг. Тэм учраас би шинээр хандлага өөрчлөе гэдгийг бол яг л бодит байдал дээр их хурлын гишүүд нь улс төрчихгүй энэ бусчилсан хөгжлийнхаа бодлогыг дэмжиж явах юм бол нутаг орн маань хөгжнөө. Энэ загвараар засаг дарга нар, хурлын дарга нар, аймгийн удирдлагууд бас дотроо улс төрчихгүй бүгд өөрийнхөө сумын бүтээн байгуулалт сургууль цэцэрлэгийг яриад яваад байхгүй бүсийнхаа хөгжлийг яриад явах юм бол богино хугацаанд бид нар хөгжнөө. Хоёрдугаарт нь бид нар дэлхийн одоо бүхий л орон манай Монгол улсын бүх бараа бүтээгдэхүүнийг авахд бэлэн нөхцөл нь бас бүрдүүлж байгаа. Бүгд махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолоор, эмээ ургамал, аршаа ус бүх юмыг хүсэж байна. Бүх натурал органик юм Монголд байна. Нөхцөл нь бүрчээд ах чи яагаа гарахгүй байгаа юм бэ? За сая тээвэр логистикийн асуудлыг өнөөдөр ч ингэ ярьлаа. Хоёрдугаарт энэний хамгийн том асуудал нь бид нар өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа. Хүний хэрэгцээ шаардлага хангасан, дээр гадны улсын шаардлагад нийцсэн, ариун цэврийн шаардлага хангасан, стандартад нийцсэн сав баглаа бодолтой бараа бүтээгдэхүүнийг жилийн дөрөв улиралд асралтгүй нийлүүлэх энэ үйлдвэрлэл маань байхгүй байгаа юмаа. Тэр энийг бид нар орон нутаг дээр дундаа хангаан бус дээр үйлдвэрлэл жижиг том бүх үйлдвэрлэлийг дэмжих энэ бодлогоо бид нар хэрэгжүүлэх ёстой гэж гадаад харилцааны сайдын хувьд маш их санаа зовж байгаа зүйлийг та нар ярьж бахан хилцэл гэрээ ийчлээ. Тэгээ яга бараачин гарахгүй байгаа. За орон нутагт эмэгтэйчүүдийн бизнес эрхлэл тасар өндөр. Энэ 3 аймгийн жижиг дунд бизнесийг дандаа эмэгтэйчүүд голлож хийж байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бид нэр энэ ирчүүд дэмжих ёстой. Ялангуяа нутгийн удирдлагуудын энийг дэмжих ёстой. Монгол эмэгтэйчүүдийн манлайлал дэлхий дээр бүр толгойцохтой өндөр шийдвэр гаргах чадвар, мэдлэг, боловсрол, дайчин, шуурхай байдал, өөртөө итгэлтэй байдал, гайхамшигтай чанарууд Монгол эмэгтэйчүүдэд байдаг. Тэр энэ хөдөө орон нутагт бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих бодлогыг бид нар одоо их нарийн төлөвлөж зохион байгуулах ёстой. Төрдөөч гэсэн эмэгтэйчүүдэд дээш нь гаргах хэрэгтэй. Илүү шударга, хүмүүнлэг, энэрэнгүй, илүү нийгмийн асуудлуудыг шийдсэн
авилгагүй төртөв байхын тулд эмэгтэйчүүд за дээрэс нь захимжиж чадах юм бол бидний бүх хэр мэдээлэл тодорхойд Гамбаа гишүүний санаа зовж байгаа бүх асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна. За баярлалаа та бүхэндээ. За маш их баярлалаа. Модераторын хувьд энэ хилцүүлгийг ер нь бол томоор сэтгэе, тодорхой төлөвлөе. Тэгээ төлөвлөснийхаа дагуу хариуцлагатай хурдтай бүтээмжтэй ажиллая гэсэн байдлаар ярилцлаа гэж үзлээ. Бүгдэнд нь маш их баярлалаа.